баярлалаа үзэгчдээ. Пүрэв гарагийн өглөө хөтөлбөр үргэлжлэн та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр их газрын чулуу гэсэн сайхан сурвалжлагыг үзэж та бүхэндээ хүргэлээ. Мэдээж дотоодын аяллыг бид нар өөрсдөө эх орон сэтгэлгээтэй байж эх орныхаа сайхан үзэсгэлэн газруудыг үзэх юм боломж олон нээлттэй байдаг. Ялангуяа бага зардлаар одоо эх орныхаа үзэсгэлэн байгууллагын газруудыг бас үзэх олон юм аргачлал байдаг. Тэр нь өнөөдөр та бүхэндээ онцлоод их газрын чулуу хүргэлээ. За ингээ үргэлжлүүлээд өглөө хөтөлбөрт маань дараагийн зочид ирсэн байна. Ингээд бүтээлч ээжүүдийн төлөөлөл ирсэн байна. Ингээд та бүхэндээ өглөөний мэдрэлийг зочдоос танилцуулъя. За, Ээлтэй Эрдэнэ төрийн бас байгууллагын тэргүүн Туяа Жаргал. За, Ээлтэй Эрдэнэ төрийн бас байгууллагын одоо гишүүн ээж Төмөөлзээ Төвшин Жаргал нар ирсэн байна. За, юу нэмэн бидний урилгын хүлээн авч студид өглөө ирсэн та гуравтаа баярлалаа. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. За, өнөөдөр энэ өглөө сэдвүүлээ гай сайхан чөлөөт ярилцлага өрнүүлээ тий. Энэ сайхан бүтээлч ээжүүд маань одоо ямар зорилттой энэ дээр ажлуудыг хийгээ явж байгаа. Ер нь Ээлтэй Эрдэнэ төрийн бас байгууллага маань өөрөө тий хөгжлийн бэрхшээлтэй энэ хүүхдүүдийн ээжүүд нэгдсэн юм байгууллага байдаг. Энэ талаар яриа эхлэе. Ойр сайн сайхан юу байна? Орнотойгоо уулзаг бодсон байна. 2009 онд анхны Ээлтэй Эрдэнэ төрийн бас байгууллагын үйл ажиллагаа эхэлж байхад ТV-с маш том хамтарч ажилласан одоо нэг хүүхдэд бүр зориулж өглөө хөтөлбөрийн зүгээс маш том бэлэг барьж байсан, аяа өрнүүлж байсан. Тэр үед бидний зохион байгуулж байсан аян цэцгсэн баг хамт олнороо маш идэвхтэй оролцсон. Бараг бидний ажлын эхлэл байсан. Тэгээд өнөөдрийг болтол одоо 2009 оноос хойш өнөөдрийг болтол бид маш их зүйлийг хийж тэр үед ярьжсэн цэцэрлэгийн анги одоо байгуулсан байна. Үйл ажиллагаа явуулаад одоо 2010 оноос хойш өнөөдрийг болтол явуулж ийн гих мэдчлэн олон одоо өр бүтээлтэй үр дүнтэй ажлуудтай сууж байна л та. За энэ бүтээлч ээжүүд болсон шалтгаан нь угаасаа манай ээжүүд мундаг хүмүүс байдаг. Яг хүүхэд нь онцгой болоод асаргаа шаардлагатай учраас гэртээ сууж байгаа болохоос ш маш олон өндөр боловсралтай, мэдлэгтэй, чадвартай тийм хүмүүс олон байдаг учраас ээжүүдийгээ дэмжих зорилгоор бүгдээ нэгдээд одоо гар урлалын зүйл хийж тэрийгэ борлуулж одоо бид нар бол нэг асаргааны хэдэн төгрөгөөр амьдардаг хүмүүс шүү дээ. Эндгээрийг одоо нэгдэж хийснээрээ бид нэр илүү боломжийн амьдралыг илүү өөрөөр харах боломжтой болж эхэлж байгаа. Тэгээд ер нь яхаа нөгөө хөгжлийн бэрхшээлтэй энэ хүүхдүүдтэй ээжүүд маань бол цаг зав хойны хувьд нэлээд тий асаргаа сувилгаа гэж цаг зав бол маш их зарцуулдаг. Тэгээ түүнийхээ хажуугаар одоо энэ бүтээлч байя гэдэг энэ санаачлагыг өрнүүлээд маш олон төрлийн юм сайхан зүйлүүдийг хийсэн байна л да. Одоо бидний та бүхдээ маань хийсэн зүйлүүдээс зарим нэг зүйлээ ингээд ширээн дээр дэлгээ тавьсан байна. Үнэхээр одоо ээжүүд ийм уран гэж юу гэж бодохоор л харагдчих штэ ерөөсөө. За ээжүүдээ Төмөөлзээ ээж аваад бас өөрийнхөө сэтгэлээр яахгүй. Ер нь яг энэ бүтээлч байснаар энэ хөгжлийн бэрхшээлтэй ээжүүд маань цаг хугацаа хэрхэн яаж өнгөрөх үр дүнтэй ажлууд ер нь явагдаж байгаа юм. За бид нар яг уу гэртээ зүгээр суухгүй хүүхдээ хараад тэрийн болгон бид нар шиг ингээд нэгдээд нийлээ явж байгаа ээжүүд бас ховор байдаг. Бүгдээ зарим хүүхдүүд гэртээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад гэртээ суугаад бусдаас тасарсан тий нийгмээс хоцорсон тийм хүмүүс зөндөө байдаг. Бид нар ингэж нэгдснээрээ өөрсдөө зав чөлөөтэй байлгахгүй тий бидний хүүхэд ийм шүүгээд өөрсдөө шаналгаад суухгүй бас бид нар чинь ингээд өөрсдөө гэсэн мэрэгчлэрээ дагуу ажиллая гэхээр цаг зав тий тэр ажлын цагийг зөв зохистой өнгөрөх бид нар тийм нөхцөл боломж нь маш бага. Тийм учраас ажил олдохгүй. Тийм учраас бид нар нөгөө нийгмийн даатгалаа ядаж бид нар өөрсдөө энэ гар урдлаа хийгээд өөрсдийнхөө нийгмийн даатгалыг төлөөд цаашдаа сэтгэл гарлаа гэхэд чинь нийгмийн даатгалаа төлөөд тий тэр ар амьдралаа бас бид нар ч авч явах зөндөө шаардлагатай ээжүүд байгаа. Тийм үднэс нэгдэж ийм ажил хийж байгаа. Тэгээд нөгөө яг ярьж л та асраа сувилгаанд гээд цаг зав эдийн засгийн хувьд ч гэсэн тий маш их хөрөнгө шаардлагатай байдаг. Тэгээд та эдийн чинь хувьд одоо яг улсаас өгж байгаа тэтгэмж нь гэхээр одоо ойролцоогоор хичнээн төгрөгөөр нь байд юм бэ. Бид нарт чинь одоо ээжүүд хүүхдээ хараад сууж байгаа гэд 60 мянган төгрөг хүрдэж шүү. Сард. Тий. Гэтэл тэр 60 мянгаар тэгээ юу авах вэ? Одоо тэгээд хүүхдтэй хэрэгтэй памперс аавна. Памперсаа тий сарынхаа хэрэглээнд 2 удаа памперс гэх тэгэл дуусчих юм шүү дээ. Тэгээд тэр
Тэгэхээр чи одоо нэг гэртээ ажилгүй тухайн хүүхдээ хараа сууж байгаа ээжүүд чинь нэг имчилгээний зардал гэж шаардлагатай болох нь шүү дээ. Тэгээ та хэд мөн одоо ерөнхийдөө ямар хуу одоо хүсэл зорилгоор тий за ер нь гэртээ ингээд хүүхдээ хараа сууж байгаа ч гэсэн бас нийгэмдээ их оролцоотой бай. Ирээдүгөө одоо өөртөө нийгмийн асуудлыг шийдээ, нийгмийн даатгалаа төлөе гэдээ бодож байгаа ч их сайхан байл да. Та хэдийн хувьд одоо ямар хуу сэтгэл зүрхээр ямар одоо юугаар хоорондоо танилцаж холбогдож энэ байгууллагт орсон юм бэ? За энэ байгууллагт бол манай үүсгэн байгуулагч тэргүү хөгжмийн анхны нээлтийн ертөнцийг санаачилж үүсгэн байгуулсан. Бид бүхэн ер нь явцын донд одоо хүүхдүүдэд хараад гэртээ сууж байгаа. Тэгээд цэцэрлэг сургуульд өгөөд тэгээд одоо Facebook аягүй хөгжсөн байна. Тэгээд би энийгээ олж уулзсан байгаа. Туяагчтай хоёрын хувьд бол аягүй их уулзах тавилантай хүмүүс байсан юм шиг байсан. Анх урлаг эрдэмтдийн сургуульд орж байхдаа танилцж байсан. Тэгээд би бол одоо хүүхд маань гэдэг юм хөгжлийн бэрхшээлтэй болоод өвчтэй бас онцгой гэдэг одоо бид нар бас нэг юм нэр томыг өөрчлөе гэж бодоод байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй биш онцгой хүүхэд гэж нэрлэе тий онцгой асаргаат хүүхэд. Тийм хүүхэд болгоё. Энийг ч гэсэн бас нөгөө хуулийн үнд ч гэсэн өөрчлөлт оруулаад хөгжлийн бэрхшээл гэдэг хүүхэд нэр томыг хасаж гаргаад онцгой хүүхэд гэдэг нэр томыг оруулвал яасан гэдэг ухтгуунаар явж байгаа. Тэгээд би одоо онцгой хүүхэдтэй болсон. Тэгээд онцгой хүүхэдтэй одоо гэртээ хараад бас л нэг энэ тэрийг хийгээл сууж идэг нэг ээжийн нэг хүнэлтэй. Тэгээд энэ хаан энэ сансрын тэмдэгүүдийг бидний одоо нөхцөлийн ордонд нэг цэцэрлэг их сайхан буянтай тийм нэг цэцэрлэг байна. Тэрэнд бид нэр одоо хүүхдүүдэд өгөөд тэндээ танилцаад нэгдсэн байгаа. Тэгээд хэдүүлээ ер нь яагаад ингэ зүгээр суугаад ингээд байж ах хэвээр юм бэ? Хэдүүлээ яагаад юм ээжүүдийн төлөөлөл болоо дуу хоолой болоод явж болохгүй гэж яагаад юм нуугдмал амьдрах хэвээр вэ гэж ясны үндсэн дээр бид нар нэгдээд одоо тэгээ ээжүүдтэй ирч хүч өгөөд ээжүүдтэйгээ юу хийх боломжтой байна? Тэр бүхнээ хий, нэгдий бүгдөө босыг хідүүлээ. Одоо яагаад ингэ гэртээ суугаад гэртээ л одоо нөгөө нөхрөөгөө үлээгээл нөхрийн цалингаар л амьдрна гэсэн ойлголтыг хасъя тий. Ядаж л одоо нийгэмд одоо хэрэгтэй оролцоотой хүмүүсээ хүүхдүүдийнхаа төлөө юу хийж чадах уу гэдэг талаар нэгдэж тэгэл одоо нэгдсэний ачаар бид нэр олон санаагаараа санааныхаа дагуу бид нар ямар тоглоом хийх үү, юу хийвэл одоо нийгэмд хүрэлцээтэй байгаад өөрсдөө бас ашиг орлого олоод тий хүүхдүүдийнхаа төлөө эм тангийнхан тариа одоо хоол хүнсийнхаа мөнгийг ч гэсэн нэмэр болгоё гэдэг үүднээс нэгдсэн байгаа. Тэгээ өөр чи хувьд одоо яг ямар зүйлийг хийж байна? Ямар уран чадвар гаргаж байна? За миний хувьд бол би ээлтэй ертөнцтэй ерөнхийдөө одоо маркетинг, дизайн тал руу илүү одоо тоёо ихч маань намайг хандлах урлах эрдэмтнээс тий сурч байсан. Тэгээд нөгөө хүүхэд маань одоо асаргаатай болсон учраас би өөрчлөлт сураагүй чөлөө аваад гарсан байгаа. Тий. Тэгээд ерөнхийдөө бол би өөрөө бол нөгөө гэртээ байхдаа ерөнхийдөө аксессуар тэгэл одоо нөхдүүдийн боолт зүйлт ч юм уу одоо жишээ нь энэ миний хийсэн бүтээлүүдээ бүгд өөрөөсөө би юм худалдаж авдаггүй. Ерөнхийдөө бүгдийг өөрөө хийгээ зөвчдөг. Тэгээл хувцсандаа тохируулаад өнөөдөр юу өмсөх үү гэж байгаа л харж байгаа л эндээс сонгоод гарах ч юм уу эсвэл одоо ингэж захиалга авч хийдэг. Тэгээд бид нар одоо энэ зөөлөн тоглоом гэдэг одоо энэ зөөлөн тоглоомыг бид нар зорилго болгоод энэ зөөлөн тоглоомыг Монголд нэвтрүүлээд Монголд бид нэр ийм ээжүүд өөрсдөө ингээд ийм зөөлөн тоглоом хийж чаддаг ийм чадвартай хүмүүс байна. Тэгээд бид нарыг одоо нэг дэмжиж те одоо биднэрт гол нь нөгөө ажлын байр амар чухал байгаа. Ажлын байрг болохоор бид нар цуглаж чадахгүй байна. Тий. Тэгээ яаж энэ бүх зүйлээ хийгээд бид хэд ерөөхдөө одоо нэг газар нэг ээжиндээ аль болцоод ээжиндээ цугладаг. Тэгээ цуглаа загвараа гаргана. Тэгээ загвараа гаргаад одоо хэдүүлээ энэ дээр яаж ажиллах уу гэн. Тэгээд энэ тэнд байгууллагуудаар яваад одоо ийм юм хийж ийн энэний захиалга одоо өгөөж та одоо бидрийг дэмжээч гэж явдаг үндснээр тэгээд бид нэр энэ тоглоомыг хийдэг байгаа. Одоо яг энэ бамбаруу шин унаг гэдрийн үед одоо бас брэнд болж ирж шүү ер нь бол тийм нэлээд танигдсан байна. Унганы үед бол бид нэр дөрвөн ээжнийг унаг гэсэн нэр одоо фэйсбүүкээр нэлээд явсан. Одоо ээжүүд маань нэг газар бинийдээ цуглаад эсгүүрээ гаргадаг гэж ярьж байгаа шүү дээ. Тэнгүүдээ энэ унгийг худалдаж авах цаана дөрвөн хөдөлмөрийн хөлсний үн явдаг байхгүй юу? Одоо материал дээрээ зүгээр тавиад шаблоныг тавьж агаад эсгэн тэрнийг дамжлага. Эсгүүрээс гарсан зүйлийг нь ойдог ээж маань гэртээ авчичаад оён хоёр дахь дамжлага. Ойдлоос гарсан юмыг одоо энэ яг зориултын чихэлтийн материал гэдэг чихээд одоо энэ нүдийг нь хажлах хүртэл нэг хүний хөдөлмөрийг үнэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээд нэг гунагны цаана дөрвөн ээж ажлын байртай байна гэсэн үг байхгүй юу? Тийм байна тий. Тэгээд ер нь яг
туягч ингүүл яа дээ. Одоо та хэд чинь нөгөө ажлын байр гэхээр бас хэцүү штэ нөгөө төрөөс эрэхтэй гэж ингээд тэгэхээр нөгөө нэг туслыг хураал далаа гэд ярьдаг штэ. Тэгэхээр нөгөө цэцэрлэг байгуулж бид нар чадсан юм чинь тэгвэл яагаад бас ажлын байртаа болох аян эхлүүлжлэхгүй гэж бодлоо. Ямар одоо энэ гэх тийм хөөрхөн. Миний одоо хүсэж байгаа зүйлгүүл юу л байна л да. Жишээ нь одоо дүүрэг хороонууд ч юм уу те одоо ийм тусгай хүүхдүүдээ аваад одоо ингээ асраад хүчдэг нэг газартай байвал цэцэрлэг сургуулийн хүртээмжийн их байвал бид нэр ажиллах хүчинд байгаад байгаа байхгүй юу? Цэцэрлэгт хамруулж чадахгүй тухайн хүүхдээ гэртээ хаар сууснаар тухайн хүн тэр чигтэл нийгэмд хоцрогдмол байдалд орж байгаа. Хүүхдтэйгээ адилхан л тэндээ ерөөсөө хөгжихгүй, нийгэмшгүй. Одоо бид нар манай ээжүүд ингээд цуглаад нэг газараа ингээд уулздаг. Тэгэхээр хэдүүлээ ингэж гоё нийгэмших гэж гээл би тэгээд өглөө хэдүүлээ уулзаал за өнөөдөр хэдүүлээ юу хийх вэ, яах вэ гэхэд аюу зоригтой болсон. Аюу хүсэл тэмүүлэлтэй болсон энэ хүмүүс амар мундаг байгаа. Би ээжүүдээрээ бас их бахархдаг. Биднээс чинь би бас ингэж боддоо штэ илүү их хүч твчээр айгүй их зориг гардаг юм шиг санагддээ. Яагаад гэвэл энгийн хүүхдээс хит давуу масаргаат хүүхдийг бид нар хардаг байхгүй юу? Сэтгэл санааны хувьд ч гэсэн тий. Тэгэл энэ хүүхдийг одоо бид нар яаж нийгэмшүүлж чадах вэ? Өөртөө дагаад бас ингэ хүүхдээ хараад тэгээд бас онцгой болчихгүй төлөө хүүхдийнхээ гоё ирээдүй бүтээж өгөх төлөө бид нар ингэж цуглаад ажиллаад би энийгээ нийгэмшүүлээд би энийгээ зоригжуулаад баярлуулад явж байгаа. Ер нь бол эдийн засгийн тооцоо бид нар гаргаж үтсэн л дээ. Яг асаргаатай онцгой хүүхдэд хөгжүүлэхийн тулд нэг ээжээс сард 600 мянган төгрөгийг хүүхдэд зарцуулах шаардлагатай байдаг. Одоо янз бүрийн эмчилгээ үйлчилгээнд хамруулна, эм бэлтгэлийг нь авч өгнө гих мэтчлээ. Тэгтэл урдсаас биднэрт 200 мянган төгрөг өгдөг байхгүй юу? Одоо манай хүүхдэд хүслийн бэрхшээлтэй онцгой асаргаа шаардлагатай байна гэд 140 мянган төгрөг, намайг хүүхдээ хасцарж байгаа ажил хийхгүй байгаа юм чинь ингээд 64 мянган төгрөг. Тэгээд нийлээд бид нэг 200 мянган төгрөг авдаг. Тэгэхээр нөгөө хүүхдийн маань яг хэрэгцээ шаардлага нь 600 мянган төгрөг гэдэг. Авж байгаа тэтгэмж маань 200 мянган төгрөг байдаг. Дээрээс нь бид нэр өдөр тутам хоолн, хувцлан, байр, савны мөнгө төгрөг гэд ингээд явахаар харьцангуй өндөр зардалтай. Одоо нэг одоо ийм онцгой хүүхэд маань 4 эрүүл хүүхдийн хэмжээний тийм одоо зүйлийг тэр гэр бүлээс гаргаж яадаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь яг нэг тодорхой судалгаа байхгүй ч гэсэн ийм онцгой хүүхдэд асарч байгаа ихэнх айлууд нь өргөтлгөөсөн ээжүүд байдаг. Ямар нэгэн одоо бусад нэмэлт орлого гэх юм уу нөхрийн нэг залин гэх тийм зүйл байхгүй. Ихэнх нь ийм хүүхдээ одоо хамт асраад явж байгаа аауд бол бүр мундаг аауд байдаг л да. Тийм олон аауд бас байдаг байна. Тийм хүүхдийнхаа төлөө зэрэг хоёлаа биенийхээ төлөө. Тийм дангаараа аауд ч бас байгаа. Өрх толгойсон гэдэг нь яг нь юу л ахал та. Одоо жишээ нь бид нар нөгөө зүгээр энгийн хүүхдтэй ээжүүд одоо гэртээ суугаад яхаараа биестэ гэртээ суугаад тэгээд ингээд гэлдэгдэг штэ. Тэрнтэй ижилхэн бид нар ялангуяа юм онцгой бөгөөд нэг хэд дахин илүү асаргаатай хүүхдийг харж байгаа ээжүүд одоо яагаад ганц бий болдог шалтгаан нь юу нөгөө нийгэмд оролцоогүй болсон. Дээр нь сэтгэл санааны гутрал байна. Дээр нь одоо ажил хийх эрхлэх боломжгүй учраас тий одоо нөгөө гэр бүлийн маргаан гардаг ч юм уу тий ямар нэгэн байдлаар иймэрхүү байдлаас зарим нэг хүний одоо зориг дутгаар ч юм уу тэгэж их өргөдлгоос ээжүүд үүдэлдэг баг. Тэгээд ээжүүд маань амар хүчрхэг үйлдэлээр хүүхдээ хараад ямар их зориг төвчээр тэнд гарч үлдчихэж байгааг одоо бас зарим аавд бас ойлгодгүй юм шиг байгаа. Тэгээ уг нь хамтдаа туулаад явуул гэж бас их боддیں۔ Тэгээд харин одоо энэ ээжүүдийг л тийм байдалд хүрэхгүй юмсан гэдэг үүднээс л одоо хэдүүлээ нэг тий юм хийя. Юм хийгээд бид нэр өөрсдөө тий болдоод бүтээгээд одоо сахуугаа ч гэсэн болгоод одоо ингээд ивэл бид нар бас өрх толгоолсон биш хийж болох боломжтой гэж бидний зүгээс бас үзэж байгаа. Тийм шүү бас биднийг үзээд сууж байгаа магадгүй бас онцгой асаргаа шаарддаг ээжүүд маань гэртээ гуниглаад хүүхдээ хараад өөрөө бас бие сэтгэлээрээ шаналаад суух биш. Энэ сайхан бүтээлч ээжүүдтэй нэгдээд нэгэн зорилготоос явал үнэхээр маш гоё энергитэй. Тэгээ энэ гойхоо ном гэдэг энэ бас их сонирхолтой. Одоо энэ цэцэрлэгийн нөгөө нэг хүүхдүүдэд үзүүлэнтэй юм үлгэр байна. Тийм. Үзүүлэнтэй энэ хөдөлгөөнд ном байгаа. Одоо жишээ нь ингээ хураг хүүхэлтэй байна. Гэртээ ээж аауд нь хүүхдтэй энэ хүүхдээ одоо ингээд яриад ярьж өгнө шүү дээ. За сайн уу тоглоод үлгэрээ уншаад. Тий. За одоо миний хүү юу хийж ийн энэ тэрийг одоо ингээд харилцаад яриад үлгэрийг ярьж өгөөд үнгийн алгуулад хөдөлгөө тоглох боломжтой юу байхгүй юу? Тэгээд та хэд маань одоо энэ хийсэн бүтээлүүдээ яг одоо сошиал ертөнцөөр
борлуулж гин үү? Өөр тусгай борлуулдаг юм газар байдаг юм уу? Борлуулалт ер нь хэр байдаг юм? Борлуулалтын үед бид нэр яг одоогоор бол сошиалар одоо мэдээлэл түгээж борлуулж байна. Бид нэр энэ тэнд тавих гэж оролцсон. Тэгэнгүүт нэг 20-30% шимтгэл одоо нэг бүтээгдэхүүнээс авна гэж байгаа. Тэгэнгүүт бид нэр одоо бол бид нэр арай өөр төвшөнд ээжүүд маань ирж байна. Ээжүүд маань нэгдэл нэлийн одоо олон хүмүүс бид нар төлөө хандж байна тий. Ажлын байр хүссэн хүмүүс мэдээж олон байгаа. Нийслэл хотод байгаа 5-аас одоо 6-аас 7 мянга гэж бид нар үзэж байгаа. Яг нөгөө нийслэлээс авсан тоо баримтаар бол нэг 3,000 орчим ийм асаргаатай хүүхэд байдаг. Эний 3,000 ээж цаана ажилгүй байна гэсэн. Тэгэхээр энэ хүмүүсийг ажилтай болгох, орлоготой болгохны шаардлага байгаа. Бидний зүгээс бол одоо бол нэг арай өөр төвшөнд гарах гэдэг байгаа байхгүй юу? Зөвлөн тоглоомны үйлдвэрлэлийг Монголд байгуулъя гэж бодож байгаа. Энэ үйлдвэрлэлээр маань дамжуулаад жилдээ бид нэг 70-80 мянган ширхэг одоо зөвлөн тоглоом болон бусад даавн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаад энд маань 175 ээж ажлын байртай болоод тэгээд нөгөө хөдөлмөрөөр одоо сар тутам цалинтай болоод одоо бид нар чинь нийгмийн даатгал ерөөсөө төлөөгүй. Миний хувьд гэхэд одоо миний хөө 12 нас хүрж ин тий. Гэхэд би 12 жил хүүхдээ асраад ажил хийгээгүй гэсэн үг шүү. Тэгэхээр нийгмийн даатгал энэ хугацаанд байхгүй. Мэдээж ихэнх нь одоо залуу ээжүүд олон байна тий. Дүнгэж ажил хийж эхлэегүй байж хат л хүүхэд нь юм болоод тэгэл ерөөсөө нийгмийн даатгалж байхгүй юу ч байхгүй цаашдаа яаж амьдрахаач мэдэхгүй болцсон олон ээжүүд байгаа. Тэгэхээр тэр ээжүүдийг бид нэр энд элдв ертөнцид татаж оролцуулж тэр ээжүүдийнхээ одоо чадварыг хөгжүүлж тий зөөлөн тоглоомын үйлдвэрлэлээр дамжиж энэ олон ажлыг хий гэж бодож байгаа. Тэгээд бид нэр зөөлөн тоглоомныхаа үйлдвэрлэлийн хажууд нь яг хүүхэд хөгжүүлэх маш том яг дэлхийн стандартны төвтэй болъё гэсэн аюулгүй том зорилго тавьсан явж байгаа. Тэгээд энэ зорилгыг биелүүлэхэд биднэрт жилдээ 70-80 мянган ширхэг тоглоом борлуулах. Ингэснээрээ бид нэр энэ олон ээжүүдийг ажлын байртай болгоно. Нөгөө талаараа энэс орсон ашгаар нь бид нар нөгөө ашигын бус байгуулга учраас ашгаар нь бид нар тим төвөө байгуулъя. Ядчил манай хүүхдүүдийг өнөөдөр чөлөөтэй усан бассейны газар очиод чөлөөдөө орох тийм боломж байхгүй байна. Манай хүүхдүүдэд усан бассейны усан эмчилгээ, физик эмчилгээ, нүхэн сэргээх эмчилгээнүүд маш одоо хэрэгтэй шаардлагатай байдаг. Тэгэхээр дэлхий дээр өнөөдөр одоо вау гэмээр зөндөө олон тоног төхөөрөмжүүд, зөндөө олон зүйл гараад ирсэн байгаа боловч өнөөдөр бид нэр хүүхдүүдэд тэрийг авч хэрэглэж чадахгүй байна тий. Тэгэхээр нэгдэж ингэж хийснээрээ энэ тоног төхөөрөмжүүдийг тэр сайхан зүйлүүд дээр миний хүүхд ч гэсэн одоо ашиглах боломжтой болох. Ийм зорилгыг агуулад, ийм зорилгыг ээж нэг бүр маань өвөртлөөд ингэж явж байгаа. Үнэхээр мундаг байна. Тэгээд энэ өглөөс ийм мундаг хүчрхэг ээжүүдтэй уулзсандаа маш их баяртай байна. Биднийг үзэж сууж байгаа ээжүүд маань ч гэсэн энэ талаараас их гоё мэдээллийг авч явах гэж бодож. Магадгүй яг онцгой асаргаатай ээжүүд маань та нартай нэгдээ. За магадгүй нэг хин нэгэн сайн санаатай хүн тий. Үнэхээр ажлын байраар хангach ч юм уу ямар нэгэн өнцгөөс ингээ харж байгаа үзэгчд ер нь та нартай холбогдъё гэвэл яаж холбогдох вэ тий. Тэр талаараа ярихгүй юу. Магадгүй үнэхээр нөгөө энэ тэр сайхан том төвийг байгуулахад бидний нэг ч гэсэн тусалцаа тийм оролцоогоо бид нар нэмье гэсэн хүмүүс маш ямар хөө байдлаар та бүхэндээ холбогдож болох вэ? Facebook дээр ээлдээ ертөнц ТББ гэд Facebook хуудас байгаа. Ээлдээ ертөнц рүү хандхад бид нар байнга одоо хин нэг маань тэрийг хараад эргээд холбогдох боломжтой. Утасны дугаарууд одоо 88 32 78 99 94 35 45 94 80 гийг одоо нэрлэх юм бол зөндөл болоо юм да. Тэгэхээр энэ гурыг өгчээ тий. За тэг. За тэгэхээр үзэгч та бүхэн бас Facebook-ээс ээлдээ ертөнц төрийн бас байгууллагын мэдээллийг авч болох нь байна. Тэгээд өглөө хөтөлбөрийн урилгыг хүлээн авч бидний студид хүрэлцэн ирж ин сонирхолтой яриа маш гоё энерги өглөө. Энэ сайхан хүчрхэг ээжүүд маань бас үзэгч маань сайхан мэдрэмжээ өгсөн болов уу гэж бодож байна. Тэгээд та бүхний тэр том зорилгот нь өндөр их амжилтыг хүсье. Цэцэрлэг байгуулж болсон юм чи бид нар яагаад тийм үйлдвэрлэл байгуулж болохгүй гэж те. Тэгээд дэм дэмэндээ дээс эрчиндээ ихчээр жилд одоо 70-80 мянган тоглоомын борлуулалт хийвэл ээжүүд маань одоо энэ сайхан том зорилготой хүрэх боломж өндөр нээлттэй байна. Одоо удахгүй бас нөгөө өгөх өдөр маань эхлэх гэж байна. Жил болгон 11 сарын 1-ний өдрийг монголчууд маань өгөх өдөрт нэгдэж олон сайхан ажлуудыг хийж хэрэгжүүлдэг болсон байна. Алтан байгууллага та бүхэн
бас энэ өгөх өдөрт нэгдээд ямарваа нэгэн зүйл зохион байгуулах гэж болов. Ээлтэй ертөнцийн энэ сайхан хүчрэг ээжүүдтэй холбогдорой гэж хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За ингээд үзэгчдээ ээлтэй ертөнцийн төрийн бас байгууллагын тэргуун Туяа Жаргал, за ээлтэй ертөнцийн төрийн бас байгууллагын гишүүн ээж Төмөн Үлзий Төвшин Жаргал нар оролцлоо. Үнэхээр сайхан хүчрэг ээжүүдтэй ярилцсандаа би бас баяртай байна. Ингээд өглөө хөтөлбөр үргэлжлээд үзэж та бүхэндээ өрний зорилгоо хүргэж байна.